ерөнхий сайдаа багаар нь дэмжиж. Оюутны засгийн газар чинь бүх хүр зээлийг дарлаа шүү дээ. Зовж иж дарлаа шүү дээ. Тэ? Тэгээ одоо энэ авилгатай тэмцэх газрыг чинь одоо бас нэлээ бас шургуу хийж, шургуу ажил нь хийлгэж байна. Би гол нь яг тэгж авилгатай тэмцэж байгаа чинь зөв. Гол нь яг нэг манайх ч авилгатай тэмцээ дээш шүүх прокурор ингээ яваад ирэхэд шүүх дараалчихэд шүү дээ. Тий одоо манайх одоо энэ засгийн газараа барьчих юм бол бас нэг шүүх засаглалтыг бас нэг өөрчлөлт гаргах гэдэг юм, хууль өөрчлөлт байдаг юм уу? Мэдээ шүүх мэдээ нөлөөлөх нь ойлгомжтой шүү дээ. Шүүх засаглалтыг өөрчлөх ямар хууль дүрэн байдгийг тэрийг гаргаж иж үл ари өөр болох шүү. Тэгээ энийг бол багаар нь дэмжиж байгаа. Оюутны засгийн газар бол маш их үр дүнтэй ажиллаж байгаа. За яагаад гэхээр 5 иш гэдэг үйл хөтөлбөрийг хэрэгжүүлж улс орныг авилгачтаас чөлөөлж байгаа. Элдв янзын төрөл бүрийн хулгайг илрүүлж байгаа. Ингэснээр Монгол орныг цэвэрлэж, Монгол ардын намыг цэвэрлэж, Монголын ард түмэндээ хүртээмжтэй ашигтай үр өгөөжтэй ажиллаж байгаа учраас оюутны засгийн газрыг маш их дэмждэг. Миний хувьд бол үр дүнтэй гэж харж байгаа. За ялангуяа энэ нүүрсний хулгай болон за өмнө нь хийгдээгүй байсан ажлууд хийгдэж байгаа болохоор ер нь бол ажлуудыг үр дүнтэй хийгдэж байгаа гэж хэлж байна. Гэхдээ мэдээж альва юм төгс байх албагүй. Гэхдээ хийж байгаа явдал нь бол залуу хүмүүс бидэнд бол маш их таалагдж байгаа. Хийж байгаа ажлыг бид нар угаасаа бид нар харж байгаа учраас энэ хийж байгаа ажлын дутуу ажлын гүйцэлэхийн тулд бид нэр эргээд дэмжиж байгаа. Яагаад тэгвэл түргэн шуурхаа гүйцэлдүүлж бидний амьдралд хэрэгтэй байгаа болохоор энэ засгийн газар толгойлж байгаа улсуудаас хамгийн их өндөр амжилттай ажилласан энэ сайхан залууд бид хуулийг баярлаж явдаг. Энэ залууга цаашаа улам ихийг бүтээгээсэй гэж хүсэж байна. Оюун эрдэнэ засгийн газрыг бид нэр багаар нь дэмжинэ. Яагаад тэгвэл бид залуус бидний төлөөлөл болж чадж байгаа учраас багаар нь дэмжихийг уриалж байна. Ард түмний ялалт Монгол ардын нам